Хүмүүсттэй 17 цагийн тул мэдээллийн хөтөлбөр хүрэхэд бэлэн боллоо. Анхаарал хандуулна уу. Ингээд ихний мэдээллийг та бүхэнд хүргэе. Улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн зүгээс өнөөдөр бүлгийн хуралдаанаар хилцсэн асуудалтай холбогдуулан мэдээлэл хийсэн юм а. Тэгвэл бүлгийн зүгээс өмнө нь засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотой зарим хууль тогтоомжийг нэгдсэн байр суурь илэрхийлж байгаагүй. Тэгвэл бүлгийн гишүүд засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Намын шулгагчнаас хойш ардчилсан намын бүлэг 2 удаа хуралдсан юм. Өнөөдөр болон өмнө хуралдсан хуралдаанаар бүлэг эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх эзэн зүйн хөтөлбөрийн биелэлтийн талаарх ерөнхий сайд болон засгийн газрын гишүүдийн дүгнэлтийг сонссон байна. Мөн түүнчлэн засгийн газраас өргөн байсан бүтцийн асуудлыг хэлэлцжээ. Анх эзэн зүйн хөтөлбөрийг батлахдаа эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх эдийн засагт таатай болгох эрх зүйн оршин бүрдүүлэх бүх тань байгуулалтын нэгтгэн эхэлсэн ажлуудаа дуусгах, валютын хашиг дотгожуулах зэрэг зорилтууд тавьсан. Хөтөлбөрийн хүрээнд дээрх зорилтуудаа хангалттай биелүүлсэн гэж ардчилсан намын бүлэг өгсөн байна. 100 хоногийн хэмжээнд бол ажлыг бол хангалттай хийсэн байна гэж ингэж өгнж байгаа. За мэдээж сөрөг хүчин бол энийг бол маш муу бидүүлсэн гэсэн дүгнэлтийг гаргасан. Гэхдээ бид одоо нэг зүйлийг тодорхой болгох хэрэгтэй. Үнэхээр бид нар энэ төсөв эдийн засгийн сайжруулах гэсэн чингэрний зүйл байгаа мó. Нэг эсвэл одоо энэ бүтцийн нарийндуулаад огцруулчих 100 хоногийг далиндуулаад энэ засгийн газартай юм алтан хуультай ярьчих гэсэн юм сонирхол байгаа мó гэдгээ тодорхой болох хэрэгтэй. Бид нэг талаасаа эдийн засгийг тодорхойлох нь бол улсын доктортой байдал амин чухлаа гэж бүгдээрээ ярьдаг. Ярьсанаас эсрэг хийдэг зүйлээ одоо бүгдээрээ зогсоох хэрэгтэй. Энэ цутгаараа бид нар хаврын чуулганы төгсгөл дээр ардын намтай улсын хурлын төвшөнд ойлголцохын тулд байнгын хороолод олон өөрсдийнхөө гишүүдийг суллаж өгч тоогийн тэнцвэрс явуулсан. Энэ бидний чин эренцэл юм. Улс төрийн доктортой байдлыг хадгалах, наамдж энэ парламент зөвшөөрөл ойлголцтын хэмжээнд цаашдаа үйл ажиллагаа явуулах чиглэлийг олон хатуу баримтлах ёстой гэсэн байр суурин дээр бид өнөөдөр хүрч байгаа. Ардчилсан намын бүлэг өнгөрсөн хавар эзэн зүйн хөтөлбөрийг эхлэх үед нь хэрэг хөтөлбөр хэрэгжил хангалтгүй байна гэж үзвэл ардчилсан нам өөрсдөө засгийн газарт хариуцлага тоосон гэдгээ хэлж байсан. Магадгүй энэ хүрээд ерөнхий сайд ийхүү засгийн газрын бүтцийн өөрчлөлт хийж байгаа гэдгийг ардчилсан намын бүлгийн дарга хэлж байсан юм. Түүнчлэн ингэж бүтц өөрчлөлт гэдэг бол эрүүл үзэгдэл гэдгийг ч мөн энэ үеэр онцлсан юм. Хуулганы асуудлыг өнөөдрийн үйлчилж байгаа хуулийн хүрээнд ерөнхий сайд хуучин байгаа бүтцийн өөрчлөлтийн дагуу хуучин байгаа сайдуудын чиглүүлээд шинээр сонгогдох, томилдог сайднараа санал болгох байхаа гэж ингэж бодож байна. Дан дээр давхар дээлийн тухай асуудлаар хөмөнч бид нэр их олон ярих юм. Би дахиад хэлье. Монгол улс өөрийн хуультай улс. Хууль ямар вэ? Түгээрээ явна. Өнөөдрийн мөрдөгж байгаа хуулийн хүрээнд асуудал шийдэгдээд явна гэж би ингэж ойлгож байгаа. Ардчилсан орон хуулиа мөрдөхгүй бол хүн болгоныг хэлсэн болгон хууль болох юм бол бид ямар олон болж хүрэх вэ гэдгээ бас бид нар хаанаа бодох хэрэгтэй. Тийм учраас хуулийнхаа тухай асуудал шийдэгдэнэ. Бүтцийн хувьд бол бүтэц батлагдсны дараа оронтой ямар байх вэ гэдэг тоо бол дараа нь гарах бах тэр үед нь тодорхой. Түүнчлэн засгийн газрын бүтцийг батлахын дараа сайд нарын томилгооны асуудлыг ярина гэдгийг мөн энэ үеэр хэлж байсан. Өөрөөр хэлбэл одоохондоо нэг сайдын нэрийг зохиж хэлэх боломжгүй юм. Харин шинэ сайд нарын томилгооны асуудал давхар дээлтэй байж магадгүй талаар бүлгийн дарга мэддэгдээд өнгөрсөн. Өөрөөс гадна шинжлэх засгийн газар нийт яамдынхаа дөрвийг нь Монгол Ардын хувьсгал нам болон эвсгийн бүлэгт өгсөн байдаг. Нэгэн тэнгиж яамдын тог цөөлөх асуудал яригдж байгаа учраас улсын хурлах Монгол Ардын хувьсгал намын бүлэг өөрийн коммент байдыг яамдын тог цөөлөхгүй гэж ярьж байгаа гэдэж бүтэц өөрчлөлтөд дээр харьцааж мөн өөрсөлдөнө гэдгийг хэлж байсан юм.